ертөнцийн наран дэвэгдэж ёсон үеэрээ жаргаж явахын ёроолоргүй. Хязгааргүй чин даас манддаг нар сэтгэлийн сайхан дэвэгдэн жаргадаг. Түнэр харанхуй гийгүүлдэг сар эвийн галыг бадран дулаацдаг. Газрын холыг туулдаг гол ус үгийн сайхныг сонсон бидэртдэг. Мөнх цас дөргөл сардаг удам сайтыг бахархан толддог. Өвөг эцэг хорхон өвөгтө олдсны бүү. Эмэг их бүтэмжийн норов нар галаан бадраж өрхөө татан 12 хүүхэд төрүүлэн эсэн мэндөөс өгсөн. Хүний ариун цагаан хөдөлмөрийг эрхэмлдэг хүнлэг нэгүүлсэнгүй, шудраг хүмүүн байсан төдийгүй ядарч зовсон хүмүүстэй сэтгэлийн болоод эд материалын тусламж харамгүй өгдөг. Шар өвгөнийхэн, шар хөгшнийхэн хэмээн нутаг усан дангалдарсан юм. Уул усан нутаг орныхоо төлөө санаа сэтгэлээ чилэн замыг засах ёстой хэмээн хүм малын хөл авчихнаа гэд морио хөдөлж хөөд замын чулууг түүж хоёр хажуу тийш нь хайдаг байсан тухай нутгийнхан үр хүүхдүүд нь дурсан ярьдаг. Ийхүү эцэг өвгдийнхөө алдарсуу хийж үтээж байсан өрнүүн их ажлынхан түүчээ болж ердийн хөсөг явдаг байсан бартаатай замыг бүүвэн отхон хүү пунцогдорж машин тэрэг явах замтай болгож байсан бол аж зээ нараа үргэлжлүүлэн шинэ булганы харгайтын салаа чажиртын авны хуурай салааны замыг зассан өдгөө унаа тэрэг хүм мал зорчход саадгүй болсон билээ. Буурал түүхийн жимээрх удам ургийн үр хүүхдүүд хойч үедээ өвлүүлэх бүтээн байгуулалтын ажлын хураангуй. Сөнхөл нуурын хөтөл аавын овоо 1988 он. Зүүн хүрээ дасчоолын хийдийн бод сувраг бүтээн байгуулсан юм. 2014 он. Бүүвэн үр хүүхэд ачи зэнэр замын өдө боомтод мод тарж төгөл байгуулсан ойжуулах үйл ажиллагаа 1997 он. Чажиртын авны хуурай салааны замыг зассан 2000 он. Өвгдээцээ хүндэтгэн нутгийн зон олондоо зориулсан бод сувраг 2010 он. Буурлын сангийн санаачилгаараа удмын ургийн бичиг дунд төмөртийн буурал түүх олдсны бүүвэн ургийн шестрас 2011 он. Ноён хутагтын өлгийн энергийн төв өвгөн сувраг дахин сэргээх үйлсд буурлын сангаас өгөлгийн эзэн хандивлагч 2011 он. Замын үдэ соёмбо цогцлбор 2012 он. Зүүн хүрээ дасчоолын хийдийн хүрээ майдар бурхан дугуйны хамтаар сэргэн босгох ажил 2015-аас 2023 он. Дээдсийн бунхан сэргэн засварлах ажлыг санаачлагч буурлын сан төрийн бас байгууллага 2019 он. Хорлоогийн нэрмжит номон төгөл цэцэрлэг цогцлбор 2019 он. Энерлийн дээд буянтай аав энкри хайр тэжихэ гэгэн дурсгал зориулв. Аав ээжийн ажиллал хайр буурлын сан төрийн бус байгууллага уран бүлэгт баримтат кино 2019 он. Сөнхөл нуурын хөдөл аавын овоод нуурын овоо дууны гэрэлт хөшөө 2022 он. Зүүн хүрээ дасчоолын хийдийн мэндагтэн лам нарын санаачлагаар бүтээгдсэн жасаа судар хэвлэхэд хандив өргөж хэвлүүлсэн Батмөнх 2023 он. Бүүвэн тухайд гэрэлт хөшөөний цогцлбор 2024 он. Сөнхөл нуурын хөдөл аавын овоо Алтай Монгол үрэн хан хорхон элхэний бүүвэн пэрнлэн цаг цагийн гэгэн түүхийн хуудасаа зузаалж уулын бэлийн чулуу 3 та шившин аваад байгаль их зон олон мал хуй хань ижил үр хүүхдэн даатхан залбирсан их нүүдэл аавын овоо гүйсгэн үр хоочдоо үлдэжээ. Аавын хишигтэй энэл ариун дагшин газар нь мөнх хөдөнгрийн дээвэр улсын хан мөнх хайрхан хоймрлон харагдах газрын холоос ч хурайлан дуудана.
Баян Улгийн аймаг болгон сум Загчин Салааны эхэн Нуурын хөтөл. Дунд төмөртийн голын тохой харгайтын бэлчээр байгалийн сайхан бүрдсэн энэ хэсэг уул зур газрыг нутгийн ахын дүүс буурлын сангийн нэрэмжит газар болгоё гэсэн уриалга гарч байсан. 2010 оны 7 дугаар сарын 12-ны энэхүү өдөр буурлын үр удмынхны түүхэн үеийн баримтуулсан архивын бичлэгт үлдсэн байна. Харинлээ гэр бүл үр хүүхдүүдийн хамтаар хоёр булганы хооронд 1988-аас 1997 онд Ал баймны 500-гаад бог 600-гаад бог малтай нүүдлэн оторлож нутаглаж байсан. 1988 онд Алтай сайхан нутаг аав ээж өвөг дээдсийн газар ахан дүүс нутгийн зон олондоо амгалан инхийг бэлэгдэж хүү Батчаргалын хамт энэхүү овооны сүрийг тавьсан билээ. 1989 он Батман Кочирбатнаар ГАЗ 66 машинаар хар эрэг гэдэг газраас чулуу очиж ирэн хүрээг томсгож 1990 он торгууд энхтөр Очирбат болон нутгийн төмөн олон арчлан тордож засварлан өргөдгсөн байна. 2007 он Дашчоодын хийдэд Дашчирв сан даллага намдаг сан Очирван зэрэг номнууд хуруулж лусын дээр бомб бусад шүншгийг овоонд байрлуулж таглах хийлээ. Бар жилийн зуны дунд сарын ширийн 8-ны бэлэг цайн өдөр. Нуурын овооны явшиг нутаг орон зон олны амар амгалан сайн сайхан зориулж Нуурын овоо дууны аядан шүлэг найргийг төмөн олондоо түгээх зорилгоор энэхүү гэрэл хөшөөг босгон аавын овооны бэсрэг наадам зохион байгуулсан юм. Энэ аваа утга учиртай аваа. Юм мэддэг лам хуураг бол миний амьдрч байгаа тэр баярт хайрхны баярчин аваанд даатгаж өгсөн аваа гэж одоо энэ эзэнтэй аваа даатгаж өгсөн байна. Та нар замууд нутгаас хоолнд идэхэд одоо тэнд үндсэндээ бүх юм чинь цаанаас нь харж байдаг юм байна гэж одоо нэг юм мэддэг хүн хэлсэн. Тэгээд тэр эзэнтэй аваад энэ аав яваа. Аав маань дээрээс бурхнаас биднийг тэнд явсан газараа сайхан амьдраасаа гэж залбирч тэр аваад даатгаж өгсөн ийм учиртай юм байгаамаа. Өвөг дээдсээ хүндэтгэн нутгийн зон олондоо зориулсан бодис сувраг. Мөнх заст мөнх хайрхан уулын баруун талд булган их төмөрт дунд төмөртийн 3 голын бэлчээртэй нэгэн сайхан алган толгой. Айлхан толгой. Түүхтэд омгийн нэгэн сайхан уул толгод байдаг юм. Буян төмөрлүүдийн нутаглаж амьдарч ирсэн газар орон уугуул нутагт мал амтны ааш хараншин өв сургамал эд зүйлсэн шинж байдлын өөрчлөлт цагаарын таг өнөхцөл байдал зуд хурган сүүлийн жилүүдэд нүүрлэж ард олны байдал нэлээд хэцүү цаг үеүүдийг туулж байлаа. Энэ цаг дор өвөг дээдсээ хүндэтгэн нутгийн зон олондоо зориулан бүтээсэн бодис сувраг нь нутгийн зон олны таалалд нийцэн цаг наашлах бэлэг тэмдэг болсон юм. Суврагыг эргэж мөргөн тахил өргснөөр 3 цагийн хамаг бурхан бодис сэтгэлт нарын таалал шүтээнд бодитоогоор шингэн оршиж альва үйлсэж сэтгэлчлэн бүтээх зам мөр бий болдог ажээ. 3 голын бэлчээр дунд төмөртийн гол их төмөртийн гол булган гол гэж 3 голын бэлчээрт альж тал руугаа гарын алган дээр байгаа мэт дунд төмөртөд орших бодис суврагыг нар зөв тойрволон буянтай сайхан ижээ хорлоогийн нэрмжит номон төгөлд мөнхийн эх байгалийн газрын тос эмэгдэн ургах шинэ ойн төгөлд бургас шархваас чазарган хайлаас зэрэг 7 төрлийн 500 орчим модыг тарж эхлүүллээ. Хөглийн орох үүдэн зүүндээ тэцэгт урайнхай төвний номон тамга үүсгэн байршуулан хөрс дэлхийн алтан шороон дээр ном хэлбэртэй төгөл он цагийн түүхийн хуудаснаа тодор үлдэхнэ. Аавын нөмөр өвөр илтгэсэн аавын овоо бүүэн тухай ангирнасаа өнгөрөөсөн булган гол сөнхөл нууранда ариун жагрын орон бодис сувраг номон төгөлдөө сүслэн залбирдаг бүрэн хайрхан ууланда сүлд хиймрийн өргөж үр хойчимэн даадаг наминчлан залбирдаг бүхэн минь ивэтгэ шамблын орон баян зүрх хайрханда цаст цагаан гантэгт мөнх хайрхан ууланда сүслэе.
залуу шийгэлцэн блэ чи халуунд нь халж хитэн хурч хат суусан нүряха блэ чи бомболдэни бүвэлдэн зэвнэс дэлдэрч үзээгүй зэлэн мөрөлгийн хойчучи бомболдэни бүвэлдэн итгэл дурайхан урсгал минь ичи явын хахара сургасан inni төртөө бичгэн нүрми бомболдэни бүвэлдэн эртнээс халширч үзээгүй ихэстэйцэн одом шүү бомболдэни бүвэлдэн судрара бахтаж явара өвгдээ зинэммэ дивсэн өрлөг түүхэрээ амгшиж явара бомболдэни бүвэлдэн дэлхийн датиг номхоосон дэвэлдээ сүбэдэн одом шүү бомболдэни бүвэлдэн өндөр төрийн хоалтан сүлдэн өдөр бүхэн залбирч яваар өөрийн бие сэтгэл зүтгэлээ өргөн түмэндээ зориулж яваар бомболдэни бүвэлдэн зэвнэс дэлдэрч үзээгүй зэлэн мөрөлгийн хойчучи бомболдэни бүвэлдэн дэлхийд сойрхож ирсэн алтай застын бичгэн нүрми аялгуу туйлан хайлчл явара алтан домшуура Төвнөр бүгдээрээ дотрын эвнэр шиг яста дуулвал дуунагтаа духцруул хүчнэгтэй л явдаг нэг хэдэн хөвчөд байгаа да одоо тэгээд одоо бараг ерхөхөд ачиж 30 нийлсээр яваад одоо бараг 100 төгчөндөө 90 хэд хүчээ явж байна одоо сайхан л байна. Эхлээд хоёулаа нэг сторж юм чинь тэгэл одоо нэг 60 жилийн дараа одоо ийм л байдалтай болдгол юм байна. Сони үнэршингсэ сүлэг багтава хадаме тони сайхан Икшгээрэ үлэгдөө ухвэлсэ миний сайхан
ээжи мяндсодолон уян ээжи. За 1997 оны 7 сарын 1-ний өдөр яг энэ эмээлтийн энэ хөтөл дээр бид Улаанбаатарыг зорж аавынхаа хүсэж хүлээж одоо бид нарыг нэгтгэх гэсэн зорилгодоор Улаанбаатарыг зорж ирж байлаа. Энэ овоон дээр аав маань биднээс арай урдчиж ирсэн байсан. Ирчээд бид нарыг энэ овоон дээр тосож аваад тэгээд энэ дөрвөн ууландаа үр хүүхдүүдэд захиж залбирч гуйж ивэлдэ багтааж амьдралынхын сайн сайхныг ирээдүйн хамгийн одоо сайн сайхан бүхнийг энэ дөрвөн ууландаа даатгаж энэ ууланд энэ сайхан сав хүндий туулгалын сав хүндийд биднийг ингэж анх хүлээж авч байлаа. Амьдрал суугаа энэ цаг үед амьдрал суугын нутг маань хуучнаар Улаанбаатар гачуур тасхны Багш Шаруулаа нам гэдэг нэртэй газар. Одоо энэ шин цагийн засаг захиргааны хуваарлалтаар Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолой 1 болон 2 тоотод амьдрал сууж байна. За энэ хашаа байна бас утгуучиртай. Энэ хашаа энэ газар оронд маань аав ээж хоёр маань 1998 оноос амьдарч эхэлсэн. Бид бас үргэлжлүүлээд одоо өнөө хүртэл энэ газар оронд аав ээжийнхээ амьдарч ирсэн энэ хашаа байсан. Энэ уул хангаа овоог тэр бүгдийн түшээд амьдарч байна. Сайхан аав хоёрыг байх үед бол бид энд цагаан сараар ирж одоо бузгамдаг аав ээжтэйгээ золгодог. За мөн өрн дулаан цагийн үед улсын баяр наадмаар ирж аав ээжтэйгээ хамт золгодог ах дүүнэрээ баяр баясгалан хуваалцж ингэж яддаг юм сайхан нутаг байгаамаа. Нэг ялангуяа 7 сарын 13-нд бид боордын сангийнхаа шилдэг хүүхдүүдэд шилдэг одоо ажил үйлчилгээнд амжилт гаргасан хүмүүсээ урамшуулдаг, алдаршуулдаг юм учиртай юм уулзалтууд энэ хашаанд болж байсан. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул уустай хүн зооны магнайт хийсэн газар зуглан чуулах элгэмсэн ирэх халуун бүлээрээ алтан нарны цацраг шиг нар зов эргэх Монгол гэрийн тоон мэт тойрон сууж галаа бадран хүүхдүүдийн дуу шууг ам болж амттай идэ будаага хуваан хүрдэж угааг дээд тэнгэрээс толдон сууга амгалан энхийн орноос хөрсдийн зоон дээр удам судрын үргэлжлэлм нь хамтдаа сайхан байна. Галаа түлж хоолоо хувааж идээд биднийг дурсаж байна гэж сэтгэлэн чилээдгүй гэдэг. Эвийн халуун дулаан элчээр биений харилан хүндэлж бяцхан үрсээ надуулан энх мөнхийн хорвоод ижилдэн нөхөрлөгийн сайхныг ичи аав эцэг өвгдийн сургаал дор уламжлан иржээ. Одоо нэг аав ээж үеэс эхлээд одоо цуглдаг тэр арга хэмжээ. Хоёр дахь нь гэвэл манай Батчиргалын санаачилсан сард нэг айлдаа цуглж байя гэж энийг зөв санаачлах. Тэгээд би ч наасаа тэнэд явчих юм, хүүхдүүд ходоор явчих юм. Тэгээд гурван хүүтэйгээ, гурван бэртэйгээ, хөгшөнтэйгээ ярьж байгаа. Гоёроосоо зунаасаа бүгдээрээ ах дүү нэрээр хүлээж авч нэг өдөр нь сайхан сууя ярилцъя гэж. Ингэ шийд гарсны улмаар тэгээд өнөөдөр энэ арга хэмжээ цуглаж одоо минь надаараа өгүүлдэг миний хүүхдүүд үнцэнтэй ах түүнэрээ хүлээж авч байгаа юм аа. Ааваас минь эхлэлтэй ээж минь үргэлжлүүлсэн энэ баяр үеэр уул цугладаг энэ их сайхан ажиллагаа сүүлийн 4 жил тодорхой шалтгаан улмаас тасарсан байсныг аавыг минь оруулсан том ах минь ээжийг минь оруулсан том бэргэн минь тулган 3 чулуу шиг 3 сайхан хүүтэйгээ, 3 сайхан бэртэйгээ, ач нартайгаа энэ ажиллагааг дахин үргэлжлүүлж эхлүүлж байгаад маш их баяртай байна. Жил болгоны энэ баяр наадмын өдрүүдээр цугладаг ахмад залуу үеийн одоо манайхны уулзалтан дээр би одоо ирж амжилтгүй яг 10 жилийн дараа ирж байгаа юм байна. Тэгээ энэхүү хугацаанд одоо бүх тал дээр тусалж дэмжиж байсан
аавда болон ах トゥ нарт бас баярлсан талархснаа илэрхийлье. Тэгээ энэ сайхан өдөр ахан дүүстэйгээ хамт том ах бэрг хоёрынхаа бас үр хүүхдүүдийн ач нарын урилгыг хүлээн авч энэ цайдлаганд цайнд нэр сууж ингэж жаргаж ингэж байгаа даа маш их баяртай байна. Бидний цэнгэж нар гэж байгаа энэ газар бол одоо аав ээжээ минь амьдарч байсан. Бас бид одоо энд ирэхээс өөр ямар ч арга байхгүй тийм биднээс салшгүй цаашдын бидний үр хүүхдүүдээс бас олдсгүй тийм сайхан бид хэдийгээр Алтан нутагт амьдраад тэнд төрж өсөөд ирсэн ч гэсэн сүүлийн амьдралын бүх жилүүд маань энэ баян сайхан хангаа энэ Улаанбаатар 4 уулын сав газар энэ заан тэрэлжийн нуруу энэ гачууртын шар хоолоо амд баг шар хоолоо амд ингэж бүгд цугладаг ийм газар болж энэ түүхт үлдэх нь гарцаагүй юм аа. Алтан уранга хорхон овогт Пэрнлэн Бөхчлөн гэдэг бол миний аав. Ховд аймгийн Булган сумын ариат тайжийн торгууд Дандрын Чулуун цэцэг гэдэг миний аав ээж хоёр. Тэгээ би бол дунд хүүхэд нь ингээ гэр бүлээрээ ингээ хамтдаа ингээ бид нэг ингээ цуглчихсан байна. За хүн тэгээд хаана эхлэн тэндээ дуусна. Энэ тэнд явж яхад өө чи Бөхаахын хүүхдүү, Чуукаагчийн хүүхд байж таа гэл ингээл одоо сонсогдоол тэгээд дандаа тийм сайн амтаа те их гоё байдаг надад бол. Тэгээд тийм учраас одоо сайн эцгийн нэр 3 худалдаж идэнэ гэж бидний бас нэг жоохон баг зэрэг гэгээтэй гайгүй явж байгаа бол мэдээж аав ээж юм маань туусны маань буян заяа гэдэгт бол одоо ойлгомжтой тэр те. Ер нь бол хүмүүс бол ямар хүн байна уу гэдэг нь бол аль нутаг усныхаа ингэж асуудаг. За дээрэс нь аав нь хий, өвөө нь ямар хүн байсан, ээж нь ямар хүн байсан, байгаа юм гэж ингэж л ярьдаг штэ. Тэгээ тэрийг бол ингээл явандаа л ингээл ойлгож байгаа юм тийм ээ. Ер нь бол хаана ихсэн тэндээ ингэж дуусна гэж. Бидний хувьд бол ах トゥ нартай хандаж ингэж хэлэхэд бол одоо хол биш ойр байл гэж амлая да. Тэгээд аав ээжигаа ойрхон одоо нутг руу хамт авч явж бай. Нутаг усандаа ойрхон бай гэсэн ийм бодол байна. Ингээд баярлалаа өнөөдөр. Сайн явах санааных ер нь бол буурлын эцэг эхийн буян л байд юм. Бид нэр ямар явах мөрдөх гişи явах уу тий хоолтой ундтай байх уу эрдэмтэй явах уу гэдэг эцэг эхийн минь буян байд юм байна. Буурлын буян байд юм л гэж ойлгож байгаа. Тэгээд ийм сайхан хоёр ээж аваахаа дунд түүтэй гэр бүл болоод өнөр өтгөн дөрвөн ам бүлээр амьдарч байгаа да. Маш их баяртай байна. Тэгээ та бүхэндээ хайртай шүү. За өнөөдөр ингээд ах トゥ усраа олноороо өвөө эмигийнхаа цусдаг байсан газар ирсэн. Сайхан байна. Багада өвөө эмигэндээ олуулаа хураг хариулаад жимс түүж идээд баг насаа өнгөрөөсөн энэ газар аль болох жил болгон хамаатан саднараа цуглахыг боддог. Энэ жил бүгдээрээ цугласан сайхан байна. Ингээд ах トゥ нартай баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Заан тэрэлжийн рүү баг шар хоолын ам 2018 оны 7 дугаар сарын 28. Өрөнд цэвэн нандин хэлхэг батчуулан шар хөгшнөө удмыг улам олон болгож нэгэн бие таслан үр хүүхэд төрүүлсэн охин үрс энкри хайртай бэрдэ талархан ажтын бэлэг ёроолийн дээдийг хүсэн гэгэм бүхнийг хүсдэг үлээ. Иймэл сайхан удам угсаатай өрнүүн дэлгэр хараар өлгөйдэн авдаг багархал дүүрэг эгшин бүр үнтэй. Ээжин энтэйгч аавын нөмөртаах ахан дүүсийн нандин эрхэмлэл бүхэн хайраа сундарсан хайранд өссөн энх жаргалангийн амьдрал хөтлөн ява хэм бүхэнд илхэн. Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй. Ижил энхэр илэн биширч хүний өөрийн гэж ялгалгүй хайр халамжаар торнуулан өдий зэрэг түргсэн эцэг өвгдэн нандин сургаал үг. Баринлэ аав хорлойжийн жарн туулсан ухамсарт амьдрал тодохноо харуулна. Улам болоороо цааш өрөө таньшгүй, өнөрөө өрөөгөө таньшгүй баян болоороо гэж яриа да миний хүүхэд.
Ургийн эх нагац усны эх булаг заан тэрэлжээ нуруу баг шар хоолойн ам 2012 оны 7 дугаар сарын 29. Намрын буурал хэрүү хэсгэж нартыг зөөлөх гэж тайрээ юу. Ээл хангалсан өвөр дээр чинь эрхлэхэл гэж би мэдлээ юу. Жихэн хорвон зовлон халахалж жаргал дэлгэх гэж тайрээ юу. Зүүд дэлгэрсэн өвөр дээр чинь зүрмэлэх гэж би мэдлээ. Баярлалаа гэж хүн танд цэнгэрих тэнгэрийг хатаг болгон барь. Баярлалаа гэж өрн танд цэлэм галтан нарыг дээр нь тавьж барьяач. Шөнийн сарал салхинд хөлөрсөн сүүдрийг таврахыг гэж ирээ. Шиний өглөө хацар дээрийн үнсүүлэхэл гэж хөө мэдлээ. Баярлаа ээжээ гэж хүн танд цэнгэрих тэнгэрийг хатаг болгон барь. Баярлаа ээжээ гэж хүн танд цэлэм галтан нарыг дээр нь тавьж барья. Баярлаа. Баярлаа ээжээ. Баярлалаа ээжээ гэж хүчин таньда. Цэнхэрэх тэнгэрийг Мөнх хөх тэнгэрэ багандсан сүрлэг богд очир ван шүтэнтэй хорлоо ээжин ахан дүүс газрын холоос айлчлан ирж бодлын үзүр туяатай явдаг нутаг ус өвлжөө бууз аав ээжийн дур татгал яриа дуусч дундаршгүй ариун билээ. Эцэг өвгдөг ариун голомт нутгаас алс холын ховд аймгаас хүртэл эгчээгээ зорин ирцгээж заан тэрэлжээ нуруу баг шар хоолойн аманд завхан гол дууг эгшгэлүүлэн буян тогол дуугаар төрлөгнэмэн. Сар шинээр саатан золгодог ширийн хоёрны бэлэгт өдрөөс гадна зуны дэлгэр цагт сүү дээжлэх насны намарт нь бэлэгсэлтэй өгч хайр дүүрэн тэврээд үнсгэн хичнээн их хүндлэл оршин. Дэд хурандаа бүрвхүү, цэрэнхүүгээд ээжийн талын ахан дүүс хөр хүүхдүүдэд дагуулan ирж ёстойлог магнит тэнийсэн гэгэн өдөр байсан юм. Түүх өгүүлсэн гэрэл зураг дэлгэж ээжийнхээ талын ахан дүүсийн ургийн номтой болох санал дамжигдсан тул материалаа бүрдүүлэх тал дээр завхан талын ахан дүүсийн баримтцэлтийг зоригт ховдын талын ахан дүүсийг батман хулан бусад дээр ундраа энх болнор ажиллахар боллоо. Ийм л дотн халуун дулаан яриа өрнүүлж борон шиврэ айдуухан болгоод өөрийн эрэхгүй ансаг нурган элгэмсүү сэтгэлийн цангасан учирлаа ерөөл билгийн үгээр дэлгэрүүлэх аваа. Эх хүний агуу хайрын хайлан бүхний төлөө алдхан буяа чилээдэг хүмүүн байсан нь хорн бүхий дүгийлэн санахын зүүд зөнд орохын баяртай гшингээр аргадан аяа таамин. Баярлалаа ээжээгээ өрн таньда цэлэм галтан нарыг дээр нь тавьж барья. Ихч болоод хүн амар орсон гарсан хүн амтэн хүн гэдэг. Тэгээд одоо юм хийх болгондоо би ихч тэр ах хоёрын хоёулангийн тусаар тэгээд одоо хөдөөний хүмүүс чинь дандаа нэвгээр явна ш. Нэвгээр явахдаа чи бөөрийнхаа 2 литр архийг битгээд авчихаараа байнга хийж яагаад тэгээд хүмүүс ачаар тэгээд явахдаа би дандаа нэг бөөрн дээр заавал тэр идээг хүмүүстэй нэвээр тэгээд нэвдэг. За миний эксти өнөр гэж том экс хорлоо ах гэж сүкя гэдэг хүн байсан. Бид нар ах дүүл тэгээд олуула. Тэгээд одоо отхон дүүтэйг нь хоёулахнаа нэгдэж анэ. Эмч дүүтэйг.
Тэгээд манай эгчнэр бол их айхтар омогт улсад урт үстэй айхтар царайдаг ус байсан. Их чангата мөрөндөг юмнэг сургадаг. Нэг хийхгүй байхгүй. Манай ээж гэж багтаа номерна дэлдэвэр кийсчсэн айхтар хүн байсан. Тэгээд том ихтийн гэхдээ их баярлж явдаг. Сайхан чадвартай улсуудаа одоо хүртэл намайг иргэдээрээ байгаа маань. Одоо нам зэнэртээ нэр саданда биккүтэн сайхан кисяа сайхан эрүүлэн амьдарцгаа нэг. Уулсынхаа мөнх цастан мөнх хайрхан уулынхаа тэргүүн оройдон сүслэн Шибэлэн урсах харшаан усны ундраг минжэт болгон голынхоо мөнхийн урсгалыг даган чажиртын амны гүрний түүх шимнсэн гармаар аян замын богцоо дүүргээд яндрын аршаанаас алд биений элч энерги батадхан. Өөртийн судал хэвийн ам улаан уул хөх үзүүрийг нар зов тойроод өвгдээцэг өвлжөө бууцсан эргэнэгт арцагангаа өгүүлж эрхэм хүмүүсээ дурсаад нэг омгшов. Буурагийнхаа өвлжөөнд ирсэн ахан дүүсэн хүүхдүүд ачид зэйнэр нөмөр нөөлөг газрын сэтгэл дулаахан шаргал түүхийн хуудаснаа нэгэхэн шат нэмэрлээд буцлаа. Ард олон хотлороо жаргалтай Ургахыг улаанаар нараа өргөө гэртээ цуглаад бүрэн хайрхан уулынхаа ингэр эвгээлд болж байгаа торгуудын ихнүүд нь 251 жилийн ой. Улсын тэргүүний Ховд аймгийн Булган сум үүсгэн байгуулагчны түүхт 91 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнд оролцож мөн буянтай бурлуудынхаа алдар нэрийг дуурсган хан дэвлэгчээр оролцсон билээ. Манай авийн хавцны зураг 1961-ээс 1969 онд Ховд аймгийн Булган сумын банкны салбарын эхлэгч Дарвин замныг ерөнхий нэгтлүүгээр ажиллаж байсан бүгд бэлэнлээ гэж хүнээ бүр хүүхдүүд бид нар байгаамаа. За манай Ямсрангийн хордоо гэж бас одоо сум нэгтлийн бүгдийн цэцэрлэг одоо бас өндөртөө ингэж хөдөлж явсан бид бас энэ тусдаа Mesela üniversitede çıkıyorsa nagalı bir İngiliz mutlaka İngilizce devam metal olacak. Mana aktörleri ulusal dağılsın borcu san bugün bu sıra götürücü bu es. Sonra mutlaka Türkçe demir henüz fazla sonra demen. Türk hakiyam aktörce na tavuk demin Юу сонсон ёсол өсгөлгөн бий зохиолтгоо. Ээжийнхээ гэгээн дурсгал зориулж нагц нарынхаа бас нэг түүхэн дурсамж бас нэг дуртгалуудыг бас нийлүүлж ах дүүсийг бас нэг ойрхон бас нэг нэгнээ мэдэлцүүлж байлгахын тухайд хоёр төвлөгийн нагц нарынхаа одоо бүлэг болгож Заан тэрэлжийн нуруу баг шарах олон ам 2023 оны 7 дугаар сарын 8. Хүний эхнэ болсон ээжийн төрөл нагц нар минь санан дурсан золголоод даруй 10 илүү жил болжээ. Тэнгэрийн алдан удад шиг
түгж тарсан зэнэр мань ундран буй булгар шамит өглөөний мандаж байгаа наранд дэлгэр шургасан цэцэг шиг тийм л эрхэм нандин удам ургийн нагац хэмээх төрөлсадан ахан дүүсэн уулзалт өргөн дэлгэр эхэллээ. Ураг төрлөө уланбатчуулан хойштоо улам ойрдохын төлөө сайн сайхан энхэсэн баяхын ахад үгээ улам мэдэж таних ач холбогдолтойг ээлжид уулзалтын үеэр сонирдуулсан юм. Одоо бидний ах トゥ усаа олцсон их баяртай байна. Ер нь бол одоо ховдынхны одоо заншил ховдын усууд бол ер нь сэтгэл сайтай цаанаа л нэг ил нөр. Бид бол одоо орлогчийг амьсрын байхад дандаа шиний хоёронд ирж олгодог. А шиний хоёрыг одоо манай нагцууд ирж олгоно гэдэг эднэрх тийм хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг. Ийм усууд учраас бидний энэ усуудаа хайртай байдаг. Өнөөдөр одоо ингээд бидний цуглаад байж байгаа энэ усуудын санаачлага. А тэгээ энд бол өнөөдөр манай ам бүлээс 30 том хүн 21 хүүхэд ирсэн ингээд 50 улсуудын бүрэлдэхүүнтэй энд оролцож байгаа их баяртай байна. А тэгээд энэ эмээгийнхаа дүү Жамсран гэж байгаа энэ хавар удам үр хүүхэд нь хойчууд нь одоо өргөж бивнээ дурсан санаж бинийгээ хайрлж хүндэтгэж бидний удмын ураг одоо тасрахгүй байхыг л одоо их хүсэж байна. Тэгээ би гэдэг ихчнэрийнхаа хүмүүжлэр өсөж хүмүүжсэн одоо ингээ харсан чинь миний отхон дүү мөнгө чаргал болоод ирээсэл ингээ харсан чи яг ихч байгаа шиг харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг чинь хүний ген үр удмаа дагаад ингээд мөнгөд ингээд бид нэр оршин тогтнох учраас бүгдээрээ сайхан эрүүл байж, эрүүл саруул байж ах дүүнэрийнхээ сургаалыг байнга баримтлан явж тэгээд өөрсдөө хүмүүсийн хувьд бол өөрийнхөө үүргийг ажил төрлөө хийгээ гүйцэтгээд ингээ явж байгаад би бас баярлж явдаг юм аа. Тэрэндээ ахыг байхад бид нар бас энд нэг ургийн баяр тэмдэглээд иржсэн л да. Одоо ихч минь байхгүйснаас хойш тэгээ яг энэ хүүхдүүд нь одоо энэ юуг нь ургийн баярчгэл хийж, номчгөл гаргаж гээ. Одоо дандаа тэгээ бас нэг ихчийн минь өгүүлэн дурсах юмтай байлгаад ингээ орж гараад хэдэн дүүнер минь ингээ байж байгаа. Бид бол бас их баярлдаг. За миний дүүнер усахтайгаа зэрэг за одоо энэ ээжтэй яаж ямар буй их уу яах уу яавал юу яах уу гэж дандаа ингээл ээжийнхаа төлөө бол дандаа л нэг тийм буйны үүстэй сайхан юм хийж идэг. Хорлогчд болохоор яг нөгөө нэг нагцууд илүү их ер нь хүнд авгаасаа илүү нагцууд их дотнойдаг болохоор хорлогчд аяйгуу баярлдаг. Тэр ч гэсэн яг энэ далмаар аяйгуу холбоотой болчихж байгаа байхгүй. Ирээд яг бивнийг мэднэ. Тэгэл үргэлж уулзаад идэх болсоо чинь тэгэл хоорондоо яриад тийм юм болох гэж байна. Хэдүүлээ яаж оролцох уу? Яг ийм юм болох гэж байна. Яв хүний тоомоо гэд ингээд ах トゥ нарын хүртэл бас өөрхөн аяйгуу дотн суулаад өгчөж байгаа аяйгуу ач холбогдолтой. Бид нар яг энэ уулзалтаар далимдуулаад бид нар ч гэсэн өөрсдийнхөө тэр төрөл төрөстэй ингээд зэгцлээд мэдээд бичээд бүр аяйгуу манай ах энэ зоригт ах аяйгуу зэгцлээд авсан. Тэгээ энэ айлуудын одоо үр хүүхдүүдийн өмнөөс Пернлэ ахын хүүхдүүдэд Торлоо ихчийнхаа үр хүүхдүүдэд маш их баярлалаа. Бид нарыг ингэж уулзуулж та нарын буйнаар бид нар ч гэсэн бас аяйгуу ойр дотн харилцаатай сайхан байна өнөөдөр. За та бүхэндээ бас одоо баярлж байгаа нэг сэтгэлийн илэрхийлэл болгоод манай гэр бүлийн зүг ах トゥ усийн зүгээс та нарт гарын нэг өчүүхэн жижигхэн бэлэг гардуулах гээд ингээд бас сэтгэлээ хэлэх гэж байна. Зүүн хүрээ ташчоолын хийдийн мэндагтэн лам нарын санаачлагаар бүтээгдсэн эх болсон 6 зүйлийн хамаг амьтдын тусын тулд энэ яваанасан давлан эцэс хоождоо бурхны шилжин луга үл агцах болдгоо хэмээн өдөр тутмын уншлага жасаа судар тэргүүтэн өргөн барьж үнд итгэл үзүүлэн нэгэн сайхан учрал уулзалт отгон тэнгэр ном тугурын орны богд очирван жанло жангийн орны туяа туссан нутаг орныг зорин очиж ургийн эх нагац усны эх болгохта учран золгох ёроол төдрийг товлон дурсгалын зураг татуулан өндөрлөв. Зэ нагцэн шүтэн барилдалгын таталцлын хуулийг жам ёс гэдэг агуу их үнэгүүлсэл дунд аян замын дөрөө харшуулах бэлэгшээлтэй цаг дор эргэн нэг уулзъя. Жамсран өвөг завхнаас цэргийн албаах гэж ховдын хязгаарлах хугацаа талбай дуусгаад үргэлжлүүлэн цэргийн өөр шатанд үүрэг гүйцэтгэж угаад энэ л сайхан утагт гэр бүл болон
Баян Хөлгийн аймгийн Булган сумын хөх толгой Хаваржингийн аманд ууган охин хорлоон мэндэлж эсгийн үнэг ажиллахад тэнгэрт дэглээ цагаан үл хөвөрч шувуудын гангананд цаст цагаан гантагт завхан нутгийн зүг үгэд айсан ч байж мэдхийм. Хожмон ахад үсэхэ сэтгэлийн мөнхийн хэлхээр болж газрын холоос бидэртэн биенээс санан үгүйлэх үжиг өвөрсөөр Завхай аймгийн Улаанстай хотын богдголын эрэг өндөр толгой ар дээр чанд болон барьсан 3 гэрт зочдоо өгтөн авсан билээ. Өвгдээ нутаг орноор зочилж аршааг ус хүртэн чигстэй голоос ундаалan ямаан усыгээд хүүшин өвлжөө. Яруугийн хүрээ даш бунцглын хийдэд баг балчирнасандаа шавлан суусан ариун дагшин газар түр саатсан билээ. Дүүрэн гэж хүний өр удам цугларч байна. За тэгээд энд бол дүүрэн гэж нийт 9 одоо хүүхэдтэй байсан. Тэрний хамгийн том нь миний эмгээж болох Аюуш гэж хүн байж байгаа. Одоо бид нартай хамт явж байгаа манай ховдынхны одоо өвг эцэг нь бол Жамсран гэдэг хүн байж байгаа. Тэр хүн болохоор зэрэг энэ яруугийн хүрээнд шавилж хагаад юу руу ховдын хязгаард цэрэгт явсан. Цэрэгт яваад тэндээ одоо цэргийн албааж эх орныхоо одоо эр цэргийн албанд явж ховд хязгаарыг хамгааж халах Жамсран гэж нэр авсан. Хэр баргийн хүнд бол одоо тэгж нэг нутгийнхэн ч юм уу удмынхын нэрээр нэг оглоод байдаг асуудал биш. Зөндөө олон алхахын улсууд байсан л байтараа тэгэд халах Жамсран гэдэг чи одоо нэг өсөндө цол юм гэж би ойлгож байгаа. Дүү минь ингэж явсан цэрэгт дүүгээс их бодхоо одоо нас наваас явцсан хүн байгаа бах. Ястай ганц ирээд ах түүгээрээ нутаг орондоо ганц ирчтгүүс хүн юм баах та. Дүү миньгээс басигээс ээж дүүгээ хэрдгэс. Тэгээд цэргийн үр гүйцэтгэж хагаад гэрүүл болж хорлоо гэж одоо охин гаргасан байж байгаа. Тэр хорлоо гэж охины одоо үр садууд нь өнөөдөр ингээд энэ завханд ирсэн бид бүгдээ танилцах гэдэг ингээд ирсэн байж байгаа. Энэ ажлыг одоо зохион байгуулж байгаа энэ улсууд бол их баярлж байгаагаа илэрхийлж байна. Энэ ховдынхнаа санаачилсан энэ сайхан үйлийг бүгдөө өргөжлүүлж одоо нэг ургийнхаа нэг ерөнхий салаа салбарыг гаргая гэсэн бодол байгаа даа. Эхнээсээ гаргаж байгаа. За энэ нутаг бол Завхай аймгийн Алдран сумын Яруугийн голын хөвөнд ирэх алдарт одоо Яруугийн хүрээ дашунцглан хийдийн тойр байгаа юм. Энэ. За энд бол одоо миний өвөг эцэг болох дүүрэнгийн дашхуу дэлгэнэлдүүлтийн одоо яг тэр үеэр одоо шавлан сууж яасан тэр өвөг эцэг. Би одоо тэр дүүрэнгийн дашхуугийн том охин Ноожийн ууган хүү Бацрагт гэдэг хүн байна. Одоо энд одоо алс олд нутгаас одоо манай тэр гөгшин аав дүүрэнгийн дашхуугийн төрсөн ах дүүрэнгийн Жамсран гэдэг хүний үр сад төрж ирж бид нартай одоо энэ нутаг орноороо эргэж өвгдээдсийнхаа одоо нутгалж байсан сууж байсан хүрээ хийд нутгалж байсан газараар нь явж байгаад нь би их баяртай байна. Одоо хорлоо ихч бол одоо миний одоо мэдхийн 70 хэдэн онд л одоо энэ Завхай аймагт төрж бид нартай танилцж байсан юм аа. Тэрийг бол би одоо хүүхд их нас байгаа болсон учраас одоо бас муухан мэддгийг. Тэрнээс хойш бол одоо манай гүшаав яг одоо амьцсан байхад нь 2009 онд тийм 2009 онд одоо хурж ирж одоо бүр гүн гүнзгий танилцаж хүү одоо Батмөнхтэйгоо гэрээлийн Батмөнхийн гэр бүлийн хүмүүстэй хурдэж одоо надтай ингэ танилцаж одоо манай гүшаавыг одоо хурж ирж золгож одоо бид нарыг одоо ингэж танилцуулж бас холбож өгсөн тийм буянтай гөгшин байсан. Одоо хорлоо ихчтэй бол одоо их баярлж явдаг одоо их буянтай сайхан ихч одоо тийм байсан. Одоо ах дүүнэраа гэсэн сэтгэлтэй нутаг орноо одоо аавынхаа нутаг орныг гэсэн тийм сайхан сэтгэлтэй тийм сайхан буурай байсан юм аа. Аав ээж хоёр маань 1951 онд гэр бүл болж 9 хүүхдийн аав ээж болгож одоо бид нарыг юугаас утгаагүй одоо ийм сайхан өсгөж одоо ажил амьдралд хүрэх тэр бүхний эхлэл гүүр болж алтан сургаалаа харж бидний ингээд үдээ амьдралд мөн залуус хоёр буянтай аав ээж хоёр минь байгаамаа. Бид нарыг одоо ингэж халуун дотн илгэсэг хүлээж авч байгаа явдал их баярлалаа.
Миний эмээгийн маань одоо төрөл төрөсөд сайхан хүмүүстэй өнөөдөр ингээд уулзсандаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэндээ энэ хураагийн хараг сайхан бүхнийг хүсье. Хорийн усанд цэлмсэн байгд нэгэн цаая. Хорийн их шигэнд цэнгсэн сэтгэл нэгэн чарга. Хүний цаяг тэтгсэн ээжинэгэн цаая. Хөлгийн дөрөнд хүрээгсэн авд нэгэн чаргал. Ахан хүний цаяг газраас ихтэй жэсүрэлтэй хүний цаяг. Ахан хүний цаяг нарнас хувтай цэгээс үлзийтэй хүний цаяа. Тэртээ алсаас бидэн өдө баясан шүртэгч Монгол цас оргилвол одхон тэнгэрээ тэгвэ харих юм. Үйлсээр хөшиг татаж эсвэл манан будангаар гэвлүүр хийж олон түмэнд дүрээ ажиулах дургүй энэ сайхан хархан. Нагцнараа зорон очиж угааг тэсэн ятан хүлээсэн мэтэл гэгэн дүрээрээ хан өгтлээ. Манай ээж Завхай аймгийн Алдархан сумын харьяат дүүрэнгийн Жамсар гэдэг хүний том охин байдаг. Бид нар яг завхнаас гаралтай гэдэг байдаг гэсэн энэ аялалтай адилхан зөвхөн одоо нагц нартайгаа дээд нагц нартайгаа уулзах. Тэгээд дээд нагц өвөөгийнхээ төрсөн газар тэр дүүрэн гэдэг одоо элен цөвөөгийнхээ үйлчтэй газар тэдний гэрийн буурмаар тойроод тэгээд зөндөө олон ах дүү нартай байна энэ ерөөсөө. Тэд нартайгаа бас наргиж нийлээд ярьж хөө цаавн дуугаад ерөөсөө маш хүн сэтгэл өндөр байна. Хангаан нурууны ноён оргил болох Ачруу хайрхныхаа өвөрт Бадар хондог нуурныхаа хөвөнд ингээд ирсэн байна. Ингээд ийм олон ах дүү нартай болгосон багтаа байсан танилцуулсан энэ авдлыг зохион байгуулсан миний том дүү Батмөх, миний том ах Бөхшлөн, тэгээд миний баг дүү Батшаргал бидний гэрүүлүүд тэгээд манай Батэрднахын гэрүүлүүдийг ингээд биднийх олуулаа 14 тавлаа яваад ингээд одоо 3-4 өдөр айлчил их харахны бэлд суугаад сууж байгаа нь их сайхан юм байна. Маш сайхан байна. Сэтгэл маш өндөр байна. За эрхэм хүндэт нагц нар минь, эрхэм хүндэт ахын дүүс минь та бүхэндээ юу сонсон 9 цагаан хүслүүлчин бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж үр хүүхдийнхаа сайн сайхныг үзэж үрийн үрд заргаж инг сууж мөнгө жаргаарай гэсэн өрөөлийг энэ сайхан авшиг сүлд хэмэр бүрдсэн очруу хайрхны үр Бадар хондог нуурныхаа дэрэгдээс та бүхэндээ хүсэн өрөөж байна. За буураа эмээгийнх нь нутгаар аялаад ах дүү нартай нь олзаад тэгэл бас сайхан өндөр байна. Тэгээд энэ кинонд ороод эмээгийнхээ талаар кинонд ороод бас баяртай байна. Багада эмээ дээр өссөн. Эмээтэйг ойрхон өссөн болохоор эмээгийнх нь нутгаар аялах бас эмээгийн нутаг сайхан байдаг юм байна. Одоогийн завханд байгаа нагц нартай ерөөсө холбож тэрний зах чих нь болсон бол манай ээж тэгээ санж дарж идэг тэр хүн хоёр бол анх юу яаж тэгээд бидний чинь хэлхээ холбоотой болж ингээд бүгд ах дүүсээ мэддэг байсан болохоос ш тэгээ зөөхөн гэдэг ээж дээр минь ирдэг зөөхөн гэдэг улсуудыг л ах дүүгээ гэж боддог байсан. Тэгсэн чинь оёх олуулаа юм байна. Харин Бадар хондог нуурынхаа хөвөн дээрээс нийт хамаатан заданда мэдсгээд шилж байна. Амар Удам нутаг вэ. Ямар өнөр удам бэ.
үндэстэй мод цэцгэлдэг үртэй хүн жаргадаг. Өрс бидний үндэс алсан өрх бүлгийн тэргүү минь та өвсойло бидэндээ загаад өвөө минь орт наслаарэ. Өрсөн минь нүсэх дэлхийгэд өглөө бүр сүгээ орлоо үлхэмжээ хараараа харлаад эмээ минь орт наслаарэ. Үрсээрээ сэтгэлээд үргэх зүрхээрийн тэргүү минь та өнгө тослонгийн түшээ гамна мухчаргараа үрсийнхээ жаргалын төлөө оригоо зарн зүтгэх өмөгийн хайрцээ минь та эгчаргараа. Үрсингээ төлөө зүтгэж та нар минь үрчаарай. Бидний үргэлжлэл болсон үр хөвгтүүд минь энэ биднийг хийж бүтээсэн энэ үйл явдлыг бүгдийг одоо нүдэрээ харж хэдийгээр байгаа ч гэсэн бас баримтжуулж дүрсжүүлж бас өөрсөнд нь үлдээх зорилгоор өөрсдийнх нь амьдрал ахуйг нь 3 дугаар бүлэгтэй багтааж ингэж хийхээр төлөвлөөд манай киноны багийнхан маань одоо нэг үнэхээр сайхан амжилттай хийж бүтээжлээ. За аавын маань ах トゥ нарын маань санаачилсан буурлын сангийн үйл ажиллагаа өргөн дэлгэр болж олон жил явагдаж байгааг бол хамаасан садан төрөл ах トゥ нар тав хүмүүс нэг сайн мэдж байгаа байх. За өнөөдөр тэр ажлын маань үргэлжлэл номын нээлт болж байна. За энэ номын нээлт бол үндсэндээ бол яг энэ өвөг дэвсрийнхаа түүхийг, удам судрыг хийж байгаа, хэрэгжүүлж байгаа, буурлын сангийнхаа хийж байгаа, хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулж байгаа ийм одоо туучир байгаамаа. Тэгээ буурлын сангийнхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нийт ах トゥ төрөл төрөсөд залуучууд дүүнэртээ бол энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Хамгийн гол зүйл нь бол бидний өвөг эцэг, бидний аав ээж, бидний ах トゥ нарын энэ одоо амьдралын төлөө зүтгэл үр хөвгтөө босролтой болгоё гэсэн зүтгэл энэ зүтгэлийн үр дүнд өнөөдөр энэ ном гарч байгаа гэдгийг бас давхар хэлье гэж ингэж бодож байна. Буурлын сангийн маань үйл ажиллагаа ч гэсэн ийшээ чиглэгддэг. Ер нь аливаа зүйл бол өнгөрсөн одоо ерөөдөн 3 цагийн хэлгээсэн дунд явагддаг. Бидний өвөг эцэг юу бодож вэ? Бидний аав ээж, бидний өвөө эмээ юу бодож вэ? Юу хүсч мөрөөдөж вэ? Хамгийн гол хүсэл мөрөөдлийнх нь тэргүй гинэнд бол үр хөвгт нь эрүүл сарвал байгаасаа, сайн сайхан байгаасаа, нутаг орондоо ойрхон байгаасаа, эрдэн босролтой байгаасаа л гэсэн юм хүсэл мөрөөдөл чин сэтгэл одоо байсан байгаа гэж би ингэж боддог. Тэгээ энэ одоо чин хүсэл энэ мөрөөдлийг нь би үргэлжлэл болгож ямар ч байсан жижигхэн ч гэсэн юм хөө нэмэр оруулж ааваас өвлсөн мөрөөдөл Азийн Харвард үргэсэн гэсэн өөрийнхөө намтарчсан номыг гаргаж байгаа. Зөвхөн миний ном гэхээсээ энэ бол миний өвөг эцгийн тухай байгаа. Нутаг оронд буурлын сангаас хийгдсэн тэр олон сайхан ажлуудын тухай байгаа. Ингээ та бүхэндээ эрүүлэн хааж байгаа хамгийн сайн сайхан бүгдийг хүсэн өрөө баярлаа. Богчлооны энх хоёрын бод маань ангаахан шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийг амжилттай суралцсан төгсч эмээ өвөө аав ээж ахын дүүсээ мөнгөн хонхныхоо баярт өрсөн юм. Алтай Монгол өрийн хан хорхон элхэний бүүвэн бэрнлэгийн урсад буурлын сан төрийн бүс байгууллагын цуврал үтэл баримт тэтгэнооны тэргүүн хоймор төрөгдөн амьдралынхаа зам мөр ажил мэргэжил амжилт бүтээлээд урдсан олон ахын дүүсээ төлөөлөн оролцож байна. Ахын дүүс төрөлсөд хамаатан садан нутгийн зан олондоо энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Аав минь бол өвөө эмээгийн минь 6 дахь хүү. За манай ээжийг бол мөнх цэцэг гэдэг. Ээж аваа минь 1992 онд гэр бүл болж 3 хүүхдийн ээж аваа болцгоосон. За 2 дүү минь болохоор Бат цэцэг, Зуул Баатар гэдэг. За Бат цэцэг дүү минь бол 19 онд одоо Оросын Москвад санхүү эдийн засагч мэргэжлэр сурч төгссөн. Одоо бол Ирланд улсад одоо сурч ажиллаж байгаа. За Зулбаатар дүү минь бол Хятадын Бээжин хотод 2019 онд цахилгааны инженер мэргэжлэр сурч төгссөн. Одоо бол Улаанбаатар хоттой мэргэжлэр одоо ажиллаж амьдарч байгаа. 2000-аас 2010 онд би 10 жилийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөж бүрэн дунд боловсролыг эзэмсэж байсан. 2010-аас 2015 онд эмзүүч мэргэжлэр Монс эмзүүн шинжилгээ ухааны сургуулийг төгсөж бакалаврын одоо
цолын хүртсэн. 2023 онд бол магистраар одоо мэрэгчлэрээ магистрийн суралцаж төгссөн байгаа. За ажлын хувьд гэвэл одоо 15 онд сурч төгсөө түүнээсээ хойш одоо хүртэл буюу одоо 10 дахь жил рүү орох гэж байна. Эмзүүч мэрэгчлэрээ Монс Эмисанд салбар хариуцсан эрхлэгч албан тушаалаар одоо ажиллаж байна. Удам судар сайтай гайхалтай хүмүүсийн үргэлжлэл болсон бид нар хазайлгаж болохгүй тэтгэм шиг авгасан аавынхаа нэрийг өндөр дүргэж халуун хөвлөд намилж цагаахан сүг залгиж өссөн ээжийнхээ ачийг хариулж үргэлжийн ээж аваараа бахархаж явах болно. За 2012 онд барилгын шүтэст барилгын менежмент чиглэлээр сураад 2016 онд төгсөөд одоо тэрнээс хойш тэгээд энэ мэргэжлэр ажиллаж байгаад 21 оноос хойш яг хувийн бизнес эхэлсэн. Тэртээ болохоор 2012 онд оюутан болоод нэгдүгээр курстэй танилцаад 2017 онд битээр хүүхэдтэй болоод 18 онд хормоо хийжсэн байдаг. Одоо хормоо хийж их үед болохоор одоо миний болохоор амьдралын хамгийн тийм баяртай үйл явдалтай хамгийн аз жаргалтай мөч. Би хайртай эмээ тэг манай хадам талын бас эмээ өвөө байсан болохоор тэр үед яг хормоо байсанд аюу их баярлдаг, аав ээжтэй бас аюу их баярлдаг. За манай том эгчиг болохоор Бачаарлын баясгалан гэдэг. За одоогоор Япон улсад амьдран сууж байгаа. Нөхөр Гамбат, охин Анхлун гэдэг гуруулаа Япон улсад анч дуран амьдарч байгаа. За манай дунд эгчиг Байгалмаа гэдэг. За энэ бас яг миний хувийн бизнес болон төрийн байгууллагад ажиллаж байгаа. За хүн жаргал баяр гэдэг одоо миний хүүгээс ялгаагүй. Би ч 3 баяртай 3 үтэй юм шиг л байдаг. Аз баяр, жаргал баяр, од баяр гэдэг. Сая явж чаддаг аюу харамсаад байгаа байхгүй. Тэгээд бүр ингэж яагаад бүр амждгүй уул нь явчмаар л байсан. Тэгээд дотор л аюу их бодд юм аа. Яг л нөгөө нэг одоо нэг гал голомж хариуцж явж байгаа юм болохоор илүү өөртөө тийм ачаал өгөөд өөрөө яг авч явах юм болоо гэж бодоод өгөхгүй. Дүнгийн сургууль төгсөөл тэгэл хүүхдтэй болоод ингээл ирэхээр яг юу тэр мартагдаа зүгээр урт амьдрал бодоо авчт юм байна. Тэгээд ингээ нас жоох яваад одоо ингээл 30 хүрээд ирэнгүүт чинь яг бүх юм ингээд эргээ авахарж байгаа байхгүй те бодлоод ингээ орж ирээл за энэ нэг хэвээр байна. Энэ хүмүүс яагаад яг ийм одоо түүх бичээ яваад байгаа. Тийм түүх бичээ явна гэдэг чинь бидний энд байсаар байгаа байгч болно гэдэг яг тийм нэг түүх бичил юм байна. Тэгээд энийг үргэлжлүүлээд авч явна гэдэг чинь бол аюул чухал. Тэгээд тэн дээр одоо чатгаараа л хичээндэл гэж хэлэндээ. Аав ээж минь Хэлийн цэргийн тэг 130 дахь ангид ажиллаж амьдарч байгаад 2000 онд Хэлийн цэргийн тэг 288 дахь ангид ирж ажиллаж амьдарсан. Багаасаа Хэлийн отроод ставуудаар явж исэн болохоор цэргийн хүн болно, эмч хүн болно гэж боддог байсан. Тэгээд одоо ингээд өөрийн хүссэн мэрэгжил хүссэн албандаа ажиллаж байгаадаа маш их баярлаж байна. Миний одоо алба хааж байгаа анги маань батлан хамгаалах, хууль сайхуулах, дотоодын цэрэг, шүүх болон Хэлийн цэргийн алба хаагчдын дүрм товцыг ойдог онцлогтой тийм анги байгаа. Миний ажил үүргийн хувьд бол алба хаагчид болон ойдлчдынхоо эрүүл мэндийг хамгаалах юм үүрэгтэй ажил хийдэг. Бидний зөв үлгэр дүгээрэлжүүлж зөв хүмүүжүүлсэн өвөө, эмээ, аав, ээж, ах トゥ нараараа маш их баярлаж багтаж явдаг шүү. Та нартай хайртай шүү. За миний би 2004 оноос Хэлээ Монгол байгууллагт өвөө, аавгаа хаавынхаа үеийг залгамжлахаар ажиллаж байна. За манай өвөө, аавгаа хаав байна бүгд онц хэлчин. Тэднийхээ хойноос бас үеийн залгамжлаад онцлж нэмдээр шагнуулад Хэлээ Монгол байгууллагад 18 дахь жилдээ алба хааж байна. За би одоо энэ Хэлээ Монгол байгууллагад ажилласараа Хэлийн шалган нэвтрүүлэх алба гэдэг албанд ажилладаг байгаа. За үнэхээр бахархмаар үнэхээр сайхан алба байдаг. За Монгол улсын болон гадаадын бусад орны иргэдийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг тийм алба байдаг. Тэр нэрлэхийг өгж байгаа одоо буурлын сангийнхаа тэргүүнүүд болон нийт ах トゥ нартай бас баярлаж талархаж явдгаа илэрхийлье. Дондор
алтан ууланда цацлан өргөж үрсэ датгсан цаалган сэтгэлтэй миний ээжи хүүгээ харуулдан хүлээн суугаадаа. Манай аав одоо өвөгийн маань 3 дахь хүн. Би болохоор эхээс гуруулаа. Дээрээ нэг ахтай даваа нэм гэдэг намайг дэлгэрмаа. Манай дүү даваадлаа гэдгээ. Манай ах болохоор одоо хот хоорондын тээвшт явдаг, ачаа ачдаг, том ачааны машин барьдаг. Манай дүү болохоор бас адилхан яг хувийн машинаараа тээвшт явдаг. Миний мэрэгжил болохоор хятад хэлний орчуулагчийн нөхөртөөгөө хамт тавилгын үйлдвэрлэл ажилладаг. Номон кичэн гэсэн нэртэй тавилгын үйлдвэр ажилладаг байгаа. Би одоо яг өндөө болохоор аавынхаар нутгаар тэгэж үлээсээ явж үзээгүй байсан. Ямар сайхан баян ангаа вэ гэж багтан биширмээр тэр явж байгаа зам мам бол нэр үнэхээр л хаач байхгүй зам л байсан л та. Бүр хөөхлгээд бараг л дээгүүр одоо бараг шувуу бараг зэрэгцэж нисээд байгаа. Доо замаар ингээл доошоо машинтай явж байхдаа доошоо харахаар тэр дор гол урсаал яг хажууд бараг шувуу зэрэгцэж нисээл бас л нэр багтам сайхан байгальтай. Багтам сайхан их оронд төрсөн өвөө эмээ минь аав минь бүгдээрийн тэр сайхан нутгаар бас явж үзлээ. Сайхан нутагта өвөөгийн минь аваа эмээгийн минь соврог аав минь гэрэл төшөө гэл ер нь бол их зохион байгуулалтууд хийгээд их бүтээн байгуулалтуудыг ах дүүнэр минь хийсэн байгаа. Ах нартай авга нартай маш их хайртай шүү. Та нартай маш их баярлж явдаг шүү. Сайн байцхан эрхэмсэг өндөд буурлын сангийнхан их гэр бүлийнхэн энэ өдөр шинэ би 2001 онд замуудад ирж амьдраад тэрнээс шууд ингээ замуудтайгаа аж амьдралаа холбоод энэ сайхан заяатай газар ингээ 20 жил амьдарсан байна. Ахын дүүс хамаатан садан бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Би 1979 онд өвөө эмээ гэхээ том зээ охин болж төрсөн. Миний өвөө эмээ нутаг усандаа нэр хүндтэй хөдөлмөрч олон тоо сайхан хүмүүс байсан. 2005 онд том ахад Бөхжүүл ахын санаачлагаар нагц нар маань одоо буурлын сан төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан. Буурлын сан төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсанаар одоо үр хүүхэд, ахын дүүс, хойч үедээ одоо уламжлагдсан өвлөгтгөөр олон сайхан одоо ажлуудыг хийсэн. Миний бага насны хувьд бол өвөө эмээгийнхээ гар дээр би том болтлоо өссөн, гал дээр нь өссөн хүүхэд бай. Миний эдийн зэрэгтэй он бас тэр хоёр хүүшний минь ачаавья. Бас өргөж байдаг байхаа гэж би бодож явдаг юм аа. Миний өвөө эмээ ер нь үр ачаа их тойруулах дуртай. Тэднэртэйгээ бужигнж байх сонирхолтой одоо тэс ууждаггүй тийм. Би хүртэл жоохон байхдаа хүртэл яасан залхдаг юм аа гэмээр гэж хармаар тийм бужигнж ахлах их сонирхол дуртай хүмүүс байдаг гэж үлээ. Тэгээ өвөө эмээгийнхээ ачаавья сургаалаар бас эдийн зэрэгтэй гэж явж байгаадаа би бас дотроо багсгаж тэрийг хадгалж нэр хүндийг өргөж явах. Хойчүүдээ бас энэ сургаалыг өвлүүлж явах. Одоо бол миний хувьд бол айлын ууган ач хүүгийн хувьд бол өөр гэж бодож явдаг. 2011 оноос гайлын ерөнхий газарт харьяа сэлэнгдэх гайлын газар гайлын улсын байцаагчаар анх ажлын гараагаа эхэлсэн. Тэрнээс хойш буян тухайдах гайлын газар, шивээ гашин суугаадах гайлын газар, зам үүдэх гайлын газар, одоо гайлын ерөнхий газрын бүрдүүлэлтийн цахим төвд гайлын улсын байцаагчаар ингээ ажиллаж байна. Нэмж бидний хувьд бас одоо ах нар маань, аав маань ингээд нийлж босгосонтой адилхан цаашаа бид нар бас ингээд үргэлжлүүлээд тэрийг улам гоё болгоод төгөлдрүүлээд
ингээ явах нь бас зайлшгүй шаардлагатай байна гэдгээ бас ухамсарлаад ингээд ирсэн байгаа. Би эцэгхээс хоёулаа дээрээ нэг ахтай манай ахыг гам бүргэд гэдэг. Ах маань автомобилийн инженер мэрэгчлээ одоо мэрэгчлэрээ ажиллаад явж байгаа. Би болохоор багада 52 дугаар дунд сургуулийг төгсөөд мандах их сургуулийг эдийн засгийн нэгтлэн бодогч мэрэгчлэр төгсөөд мэрэгчлэрээ ажиллаад нэг 10 жил болж байна уу. Нийслэл эрүүл мэндийн газарт мэрэгчлэлтэйгээр ажилладаг. Миний ах дүүнрийн байгуулж байгаа энэ их бүтээн байгуулалтыг би яг нүдэрээ үзэж хараагүй байгаа. Би ерөөсөө нутаг руу нэг удаа ч очиж үзээгүй. Энэ 100 болсон. Тийм дуун сувраг гэрэл төгшөөн дээр очие гэсэн боловч ажлын нөхцөл байдлаа шалтгаалаад явж чадаагүй. Тэрэндээ маш их харамсаж байгаа. Гэхдээ ер нь ойрынхон төлөвлөгөөнд бол тэр бүтээн байгуулалтыг үүсгэх маш их хүсэж байгаа. Төлөвлөгөөнд оруулчихсан явж байгаа. Яг 7 бурхан шиг ахыхаа хамгийн отхон дүү болох мөнх жаргалын дунд охин. Дээрээ нэг ах дороод нэг эрэгтэй дүүтэй нөхөр 2 хүүхдээ амд амьдарч байгаа. Нэг хөөрхөн охин, нэг хүүтэй. Манай нөхрийг баасан дурж гэдэг. Маргшидэр мэрэгжилтэй. Би болохоор эмзүүч мэрэгжилтэй. Одоо мэрэгчлэрээ 2 жил ажиллаад явж байгаа. Яг одоо эмэдний дөрвөлаад, эмэдний дөрвөлаад ийм гоё уран бүтээл маш олон бүлэг кино хийж байгаа. Энийг ингээд зохион байгуулад хийж байгаа. Ах нартаа, том ахтаа одоо энэ дээр ингээд бүгдэнд нь тусалж байгаа. Хамаатан садан ахтуудыг бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. 2020 оны 100 баг хүүгээ гисэндээ тэж явахдаа яг төрхөөсөө яг сарын өмнө ээжийнхээ нутгаар очиж ирсэн. Яг дээшээ сүнхлөөр дээшээ өсгөхөөр амар замаар явбал нөгөө хаа тасган дундуур ингэж явбал дээрээс нь тогоо шиг том гистэй ч гэсэндээ ямар ч байсан төрхөөсөө өмнө нутагтаа ирж үзэндээ гээд гоё ямар мундаг хүмүүсийн үр сад үргэлжлэл нь болж энэ хорвоод төрсөн ямар буянтай амны ишигтэй юм бэ гэж би өөрөө тухайд аюул бодож харилж ирсэн. Цагаас хойш ерөөсөө дахиж нутагтаа очиж байгаа. Ерөөсөө очиагүй юм байна. Одоо л үнэхээр би яг тэн төрөөгүй ч гэсэн би нутгаа гэж ярих амар дуртай. Нутагтаа очиж нэг чэйз дүрэн амьсгаа авахыг маш их хүсэж байгаа. Нутагтаа очихоор яг өөтөгөө эмээтэйгээ уулзаж байгаа юм шиг айгүй гоё байдаг. Ахнаа маань бол үнэхээр гоё бүтээн байгуулалт маш их зүйлийг хийж байгаа учраас тэрийг очиж би өөрийн нүдэрээ харж ахнараараа маш их бахархахыг маш ихээр хүсэж байгаа. Хүсэж байна. Би нэгээ биелүүлнэ. Дээрээс нь би энэ олон хийсэн ажлын ерөөсөө таслахгүй маш олон жил цаашаа үргэлжлүүлж явах амлаж байна. Агмин аллаг зүрхэн дояатай байдаг дурсан гэлтэйсэн би дунд төмөрт шивнэд байдаг имэо авэжихэ гэрэл хөшөөний дэргэд хийж байгаа үйлдвэр дээр нь ярилцлага өгөх одоо ийм өөрөг над кино найруулагч юм зүгээс оногдлоо. Нэг юм хийлээ дараагийн хийхэд дандаа надад санаа ордог. Тэрнийг би юу гэж ойлгодвэ гэвэл дээрээс аав минь ээж минь өвөө минь эмээ минь за минийх одоо ийм хийгэрэй гэж хэлдэг юм шиг надад санагддаг учраас тэр сансан болгоно зайлшгүй хийхийг би оролддог. Тэр оролдогын нэг нь бол энэ юм аа. Энэ тохон дотор мод тарин шарх өвчтний хөөгтүүд цаашдаа өргөжлөл мод тарж эндээ үндсэндээ цуглахт нь бас нэг юм газар байх юм болов уу гэж ингэж бодож байна. За энэ дотор аав ээж хоёрын минь хөрөм хийсэн газар байдаг, бөөр байдаг. Уул хадаанчнаас нэр шаж усан далаанчаас савдаг шивдэг орчод хамаа явсан гадаа та мэндэ ухултгаа.
дээдсийнхээ алдар суу удам судрыг мөнгөцүүлэн үлдээх зорилготой. За бидний том болох ах бөхчлүүний үүсгэн санаачлагаар анх одоо энэ өг дээдсийнхээ гэрэлт гшөөг бас дээр нь тэр тухайн газар орны өвөөгийнхөө нэрээр нэрлэж тэрийг одоо тэнд нь мөнгөцүүлэх. Бас дээрээс нь одоо адуулж, хариулж, маллаж бас үр шимийг хүртэж явсан 5 осоо малынхаа одоо төлөв малын дүрс баримлыг бас тэр цогцлбортоо байрлуулах. За тэгээд дээр нь тэнд очисон хүмүүс амарч сууж бас эргэж тойрчих одоо тохиромжтой тааламжтай байх үүднээс сарвч. За хүмүүсийг одоо бас зөв боловсон бас одоо виз асуулах бас нэг тийм соёлтой байдлах зорилгоор одоо виз газруудыг их мэтчлэн одоо цогцоор нь шийдсэн юм. Цогцлбор юм аа. За одоогоос 2 жилийн урд дүүнэртэйгээ нэг юм санаа байна. Аав ээж эмөөгийнхээ хөшөөг нутагт нь босох ёо. Тэгээд одоо хөгшөөвийнхээ нэрмжит нэг тохоо гэж байгуулаад тэнтэй торлоод тэнийгээ тордоод дотор нь мод тариад зөвлөгжүүлээд ингээд үндсэндээ нэг одоо шар хөвчлийн хүүхдүүд очсон үед нэг бахархан тэнд амардаг, төр амраад явдаг, тэрнийг өшөө тогжуулах талаар юм сэтгэдэг. Тэндээс шар хөвчний одоо уламжил төөх хөдөлмөр сайхан тэр зан чанаруудын тэнтэй суралцах бас талаа болох юм болов гэж бодоод дүүнэртэй 90 тэгье гэж санал нэгтэйгээр сангийн урлагийн сангийнхаа дүүнэртэй ярилцаад энэ шийдэлд хүрсэн юм аа. За юуны өмнө одоо энэ бүгдийг санаачлан хэрэгжүүлж одоо энэ өдий дайны бидний гарт баригдаж нутаг орондоо хөндлөгдсөн одоо баримталтаа ийм үйл явдлыг бий болгосон том ах бөхчлүүндээ баярлж байгааг илэрхийлье. За ингээд явах гэж байгаа залуучууд мөн та нар мөн саяын замдаа сайн яваад ирээрээ нутгийн ах дүүнэр мөн төшөөл урсгал энэ зүйлсийг сайхан босгоод ажил төрлөө сайхан хийгээд тэгээд эргээд баяртаа уулзъя. Хийхүүд явцвал үнэхээр бидний сэтгэл санаанд хүрсэн, үнэхээр сайхан болсон. Улаанбаатараас тээвэрлэх асуудал бол бас их одоо санаа зовж байлаа. Бас тийм хүнд одоо нэг нь бол 3.5 тонны жинтэй ойролцоогоор нийт 7 тонн орчим одоо тийм одоо эд материал орсон тийм дурсгалт бүтээл болсон. Тээвэрлэх явцад одоо их анхаарсан найз нөхдүүд, ах дүүнэр маш их туслалцаа. За ингээд тээвэрлэх үйл явцад бол гайхамшигтай сайхан болсон. Үнэхээр одоо юм гэмтэх юугүй үнэхээр бүх юм одоо их сайхан болж тэр нутг орондоо суурлах газраа бол одоо гайхамшигтай сайхан очиж бид нар сэтгэл санаа үнэхээр одоо өндөр нутг орондоо хүрэлцэж очиж байлаа. За тэр өдөр маань 2024 оны 8 сарын 25-ны өглөө байлаа. За бид анхлан босч
өглөө эртлэн за ээжийнхээ нэрмжид нуман төгөл бод цагаан суврахта хүндэтгэл үзүүлж тэнд одоо алтаагаа магтаж за ингээд сан хүж цай өдөө будааныхаа дээжийг өргөсөн үйл явдал болсон. За тэр үед одоо дэлхийн хангалттай үнэхээр одоо ойрд бороо хурж ороогүй байсан юм байна лээ. Тэр үеэс ахлал ингээд үйл гарч бороо орох одоо тийм магадлал одоо нэлээд өндөртэй болж эхэлсэн. Уул усны эцэд ачлдаад ургасан 13 алтан гэзэн алай хонгортой нөргөө. Цөөх ургасан 13 алтан, хомлдаад ургасан 24 ханга, хоош алхал 33 гов, өргөн тэнүүнд орнын их талын сав шимийн гэзэд хуран шууд болтваа. За ингээ 11 цаг 45 минутанд одоо мөрөн цагт бэлэгтийн цагт үндсэн хөшөөний нээлттэй ажил маань эхэлсэн. Үнэхээр сайхан болсон. Улаанбаатар хотоос очсон тэр нутаг орны хүмүүс тэгээ сум орон нутгийн захиргаа удирдлагууд хүртэл очсон. Үнэхээр сайхан үйл явдал эхэлсэн. Бүх юм сайхан болсон. Галаа бид нар тагсан. Энэ аав ээж хоёр ах вэргөө хоёрын энэ их өргөмжлэн их сайхан юм бөхрөлцөн ирсэн ах дүү та бүхэндээ ач нартаа бүх ахын дүүнэртээ маш их баярлалаа дүүнэрм. Та бүхэн бүгдээрээ миний энэ аав ээж минь ах дүүнэр шинэ мөнх урт насалж удаан жаргаж яваараа бүх ах дүүнэр минь. За дээрэс нь одоо алтаагаа магтаж туул хайлуулж одоо бид нар Монгол улсын ерөнхийлөгчийн итгэмжид туулж Монгол улсын урлагийн гойч тэтгэлтэн Эрдэнэ цагтын Баатар зүгээс туулчийг аваачиж туул хайлуулж за тэнд нутаг орноо ингэж магтуулж ийм сайхан үйл явдал болсон. Чивэд өдрө томдол суунагелажил эдиги билли уйне хэвиэсэн таргамэдин өргөн өндөрө хүтэр вайхан бур алта дэлхэний болдог өнлэлүү суня 실련다흠 슈르가처질 빼디기 빌레 하다니 해윈들은 우르건 뚱키질 해베디 헬류하르르게 디힐 하당다흠 해리길대질 빼디기 빌레 하야미 히티제데 이히테흠베디 우줌마이 흥부른 알타딜 개인이 болдог Цэцэгтэй амнаас эхлээл ингээ би туул хайлж явцд ингээд хараад сууж байгаа. Тэгээд цэцэгтэй амнаас наашлаад нэгэл жижигхэн ингээл үйл байжсэн бүр удам томорсоор байгаа л ингээл доошоо цэцэгтэй амаар орж ирэл доор хавтгаасны гатлага тэр хаваар ингээл улан голынхаа яг ингээ дээгүүр ингэж нөмөрч идчихсэн. Тэр үед л баг туул хайлаад баг зогсож исэн үе таарсан бас. Одоо бидний ингэж тойрсон тийм бороо орж. За үнэхээр одоо бид бас л одоо сандрал за одоо бас хөгжим аппарат янз бүрийн хэрэгслүүд маань бас норчихвэ гэж бас жоохон сандралдаж одоо үнэхээр одоо тэр орон нутгтсан бас ойрд бороо ороогүй байсан юм байна. Тэгээд нутгийн олонч бас их бэлгшээлээ бид үнэхээр их бэлгшээсэн. За ингээд үндсэндээ 17 цаг 45 минутын үед л орсон бороо юм байгаа. Тэгээд 17 цагт үйл ажиллагаагаа аль биесныхаа үйл ажиллагаагаа ингээд өндөрлөчөөд нэг түр амс хийж явах явцад тэр бороо орсны яг дараахан ингээл давхар солонго татаад бүр 3 дахь солонго бас ингээд захаасаа хүртэл харагдчихсан. Ингээд одоо энийг харж би юу гэж бодсон бэ гэхээр бидний одоо миний ахын санаачилж бидний одоо ингэж хамтран зүтгэсэн энэ
Өвөг дээдсийнхээ төлөө хийж байгаа энэ ажил маань үнэхээр хангаа дэлхийд өвөг дээдсд минь таалалд нийцжээ гэж одоо үнэхээр их баясаж их таалан үнэхээр одоо буянтаа удам судар сайхан нутгаараа бахархаж ингээд сууснаа хэлэхэд үнэхээр сайхан байна. Одоо улсын мэрэгэн цолтоо харваач жаас ахуулаад одоо 10 балчир хүүхд хүртэл одоо оролцсон бас нэлээд олон тооны сур харваачд Монголын Уранхай сурын харваанд оролцсон. Уранхай сурын харваа бол маш сайхан амжилттай зохион байгуулагдсан. Олон 10 жил амтай бүхэн ундаалсан дунд төмөртийн тунгалаг гол урсан гүүрээр дамжин ирэх зочид унааг хөсөг саадгүй байж дуун суврахыгээд цогцлон бүтээсэн бүхэн буйраа заслаа. Энх мөнхийн өндөр тэнгэрт орших удмын мөнхийн галголомт эрчмийн холбоосоо голомт манах бүстэй хүүгээр батажуулан одхон охиноор 73 жилийн хойны хүү буран болсон цайныхаа дээжийг өргүүлэн ерөөлө бэлгээ өргөлөө. Өвөг дээдсэн алдарсан удам судрыг мөнхчүүлэх зорилго бүхий гэрэлт хөшөөний цогцлбор болон бүүвэн тохойн тэргүүн хомирт гал голомт ажид бадрахын бэлэгшээл тэрхүү бүтээн босголтыг санаачилсан хүн бол олцны бүүвэ бүтэмжийн норв нарын аж хүү бүүвэн пернлэ жамцрангийн хорлоо нарын уган хүү бохиж чулуун юм. Бүтээж бүрэлдүүлэх нөрийн ажилд хүн бүрийн хүч оролцоо байсныг буурлын сангийнхаа онцоллоо. Амилсан сайхан тулган алтан сайхан гална. ертөнцийн амар амгалангийн аялгуугаар тэнгэрийн дээд сүдэ баясгаж хөрстийн зоон дээр амьдран буй өрх айлбар зүг зүгийн тэнгэр бурхтын ивэлд ерөөгдөж байхын тухайд эвийн мод үсгэж алтай хангайд сүслэн залбирлаа. Хант дөрвөлжин өргөөнд тахидаггүй хээр гарч байж дүүргдэг жайгийн дагуу эх болсон нутаг ус дунд төмөртийн тэргүүн хоймор бүүвэн тохойд хишиг буйна тосч авахын бэлэгдэл гал голомтын их эзэдийг хөгжим баясгаж бүгдээр алга хавсран мөргөж мөнх цаст хайрхан дэрс сардаг тэнгэр багандсан оргил амьдралд тэтгсэн аршаан ус байгаль дэлхийн цөнтэй эзэнтэй бүгдэд мөргсөв. Галын бурхан баясгад галын тэнгэр, үүдэн тэнгэр, ханийн тэнгэр, үрийн тэнгэр, эдийн тэнгэрүүд баясдаг. Үүдэн тэнгэр баясгад олзын үүд, шаргалын үүд, баялагын үүд, бэрийн үүд, хүргэний үүд бүхэн нээгддэг бөгөөд үрсийн өргөөгөрийн галголомтыг өндөр тэнгэрт орших удмын бурхтын галголомттой эрчмийн холбоосоор холбогддог учраас тэнгэр газартаа алга хавсран мөрөгдгийн бэлэгшээл буюу энэ том гайхалтай гэрэл төшөөг санаачлаад хэрэгжүүлж байгаа том ах болон Бөхчулаахтай туйлын их баярлж байгаа. Энэ хэргийг очиод гүйцэлдүүлээд за ингээ бодит болгоод сүндэрлэн босгосон ах нар болон аав ээж за тэг ах トゥ хамаатанд бүгд нь маш их баярлалаа. Өвөг дээдсийнхээ одоо зарлагч гэхүү бас одоо тэнгэрийн ивэлэр гэхүү биднийг ямар ч үсэн тэр газар орондоо эзэн болж байх мэдрэмж бас нэг чимээ сигнал гэхүүд одоо тэр манай ахт Бөхчулаахт маань ирсэн учраас тэнд байсан газар орныг бас хүний өмчлөлд очсон байсан тухайн газрыг бас судалдан авч тэгэд өөрсдийнхөө өвөг дээдсийн газрыг үндсэндээ өөрийнхөө өөрсдөө очих эзэмших юм эрхийг нээж манайхын хийсэн юм түүхэн том гавьяа юм байгаамаа. Энэ бол одоо хойч үедээ ч гэсэн одоо бидний хэдэн үед ч гэсэн одоо нутгаар очиход одоо нэгэн одоо хэдэн үедээ дамжиж одоо ингэж өмчлөгдөх одоо амьдрахсан ч болохоор одоо тийм газар орон нутаг болсоо. Сараас гарч хур тэгшэрсэн намрын өдрүүд
саатан морлох шүтэн газар шантатлаа. Дунд төмөртийн салхи чөлөөгөр сэвэлцэхэд долоон бурхан оройд надуулсан дуун сувраг хуурыг хөгтэй аялгуутай чавхад стайн ижигээ дуудан. Ерөөлвийн хиймэр хийгээд буурлын захаас үг. ертөнцийн хаанаас үл хамааран ирээдүй хойчоо ерөөн. Зүг-зүгийн хиймэрийн вэж наран хураилсан зүлэг ногоон дэвжээ бүүэн тохойд ёсон цагаан хүслээ цацал болгон өргөж ёсон бэлэгтэй буурлынхан чуулла. Бэлгийн тоолын 25 өвлийн дунд улаан хулган сар. Буурлын сан төрийн бүс байгууллагын захиалгаар гэрэл дэх төрхтэл студ болон Ama Pictures хамтран бүтээв. 2024 он